Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр суугийн атлас нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч нийтлэгч Батзаяа болон мөхцөл миний бие шинэ дугаараа хүрэхээр бэлэн болоод байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 төлгөөнөөр хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давах чураатай ууган даатгалын компанид бод даатгал ногоон ирээдүйг хөгжүүлэх үрээтэй MMS компани бүтэн жилийн турш ивент тэтгэн та бүгдэд хүргэж байна. За өдрийн минь заяа. За өдрийн мэндийг хүргэж зулаа. За хоёул өнөөдрийн дугаараараа маш сонирхолтой орнолоо очих гэж байна тий. Тэг гэж байна. Ирланд гэхэж хамт юу хамгийн түрүүнд санаанд орж байна? Ирланд гэхлээр тулааны урлаг, виски, төмсний өвчин, кельтуудын соёл гэл иймэрхүү юмуд хамгийн түрүүнд орж тий. Надад бол шууд ногоон өнгө санаанд ордог. Тий. Тэгэхээр нөгөө байгаль нь өөрөө гоё ногоон гэдэг нь бас учиртай юм байна тий. Тий. За тэгэхээр Ирландын талаар албан баримтаар би та бүгдэд нэвтрүүлгээ эхлэе. За бит хоёр гэхдээ Ирланд гэж манайх ойлгохтой бит хоёр бол нөгөө тэр чигээр нь бүхлээр нь ярих юм байгаа шүү. Тий. Яг тэгвэл дотор нь хоёр өрүүлсэн байгаа. Ирландын арлыг ярина гэсэн үг шүү дээ. Тий, Ирландын арлыг ярина. За нийт Ирландын арлын газар нутгийн 6-ны 5 дээр нь Ирландын бүгд найрамдах улс байдаг. Харин 6-ны 1 хэсэг дээр нь хойд одоо Умард Ирланд буюу Их Британий нэг хэсэг байдаг юм байна. За тэгээд нийслэл хот нь бол бит хоёр одоо би бол нөгөө Ирландын бүгд найрамдах улсын талаар илүү яриа те. За нийслэл хот нь бол монголчуудын сайн мэдхтөө бүлээн монголчууд ихээр амьдран суудаг, дээд боловсролын те. Одоо суралцдаг тийм ус байгаа. Тэгээд хүн аманд бол 5.5 сая орчим хүн амтай. За тэгээд Европын орнууд ер нь бол хөгжингөө орнууд дээр анзаарэгдэг нэг зүйл нь хүн амын өсөлт нь удаашрах те. Одоо баг хасах руугаа орох одоо хасах гэдэг нь одоо багасхтай өсөлтгүй болох шинж тэмдэг ер нь бол сүүлийн жилүүдэд анзаарэгдэж байгаа бол Ирландын хүн ам харин өсөж байгаа юм байна. За ягаад гэх юм бол Ирланд одоо эдийн засгийн хувьд Европын дэлхийн эхний 5-д орж байна. Эдийн засаг нь нэг хүнд ногд дотоодын нэг бүтээгдэхүүн шүү. Манайхаас зүгээр болохоор тийм учраас одоо Ирланд хүмүүсийн ажил амьдрал маш одоо өндөр одоо Люксембург, Монако гэдэг Швед, Норвеги гэдэртэй зэрэгцэх хэмжээнд очсон. Дээрэс нь Ирланд нь Европын холбооны англи хэлтэй хоёр улс нэг. Англи. Тийм учраас тэнд очиж англи хэл сурах айгүй чухал одоо байдаг. Одоо жишээлбэл Их Британий одоо нэг арал биш үү? Тэн дээр очиж англи сурахад Их Британий паспорт нь арай өөр гэдэг. Европын холбооны гишүүн байсан ч гэсэн гарсан ч гэсэн гараагүй байхдаа ч гэсэн орохдоо тусдаа виз авч ордог гэсэн. Британчууд Европ руу орохдоо визгүй ордог гэсэн те. Ирланд нь тийм учраас хоёр улс байна. Нөгөөх нь Мальт байхгүй. Тэгэхээр Мальтад хүмүүс англи сурах гэж очих маш бага байдаг. Тэнгүүл Ирландд очиж англи сурах гэж хүмүүс маш их очдог. Тийм учраас боловсролын хувьд, хэлний хувьд Европ болон дэлхийд татж байгаа юм ус. Монголчуудын очиж байгаа хоёр шалтгаан нэг. Нэгдүгээр англи сурах гэж байгаа, хоёрдугаар эдийн засаг нь асар хурцтай өгж байгаа учраас гаднаас ажилч ч юм уу хүмүүс авахд хамгийн тохиомжтой үе нь одоо тохиож байна. Тэгээ 2024 оны судалгаагаар амьдрахад таатай дэлхийн амьдрахад таатай улс орнуудын жигсаалтад 24-т орж ирсэн байна. Тэгэхээр ер нь бол амьдрахад маш таатай, аюулгүй. Гэхдээ яг мэдээ сөрөг талууд байгаа. Эдийн засгийн хөгжилтэй одоо тэлэлтэй холбоотойгоор нөгөө хаусинг буюу амьдрах байрны түрээс маш өндөр ус. Өндөр байдаг юм байна. За тэгээ мөнгөнд дэвсгэрт нь евро. Заяа маань хэллээ 1973 оноос хойш Европын холбооны гишүүн байгаа. Гишүүн болсон тийм орн. За тэгээд Ирланд өөрсдөө ERA гэж нэрлэдэг юм байна. EIRA гэж бичээд ERA гэж өөрсдөө хэлдэг. Өөрсдийнх нь хэл юу аягүй сонирхолтой шүү дээ. Gaelic тий. Тийм нэрнүүд ингээд хүмүүсийнх нь нэр нь хүртэл аягүй өөрөөр бичээд өөрөөр уншдаг гэсэн юм байна. Нэг Холливуудын нэг эмэгтэй жүжигчин байдаг те. Одоо нөгөө нэрийг мартчихлаа. За санахаараа хэлье. За Ирландын арлыг бол маргадын арал гэж нэрлэдэг. Учир нь маргад эрдэнэ мэд гоё ногоон өнгөтэй. Атлантын далайн чиглэг зөөлөн уур амьсгалтай. Тэгээ бүтэн жилийн турш өвс ургамал нь ногооноороо байдаг. Тийм байна. Тэгээ яагаад ингэж гоё юм өвс ургамал нь ногооноороо байдаг вэ гэхээр урд нь мөс байсан юм байна. Тэр чигээрээ мөс байж хагаад хайлсан учраас нөгөө газар нь чийгтэй нөгөө одоо биологийн одоо ургамлын хувьд олон янз байдал нь тэр чийгтэй гой нөхцөл хуучин мөс байсан чийгтэй нөхцөлтөө тохирсон учраас мөнх ногоон байдаг тийм. Гой тэгээ Ирландыг бид нэр ер нь одоо Irish pub гэж мэддэг шүү дээ. Дандаа ногоонтой байдаг. Saint Patrick-ийн өдөр гэдэг бүх юм ногоон байдаг ч юм уу тий. За тэгээд ногоон өнгө бол яг бэлэгдэл байдаг шалтгаан 4 навч байдаг шүү дээ. 4 навч байх нь ховор байд юм байна. Тэгээд 4 навчд одоо хошоонгор гэдэг одоо монголоор орчуулах юм бол одоо би гоё орчуулж чадаагүй гэж магадгүй шүү дээ. Ирландын үндэсний бэлэгдэл гэж авдаг. За нэлээд ховор ургамал гэж авдаг. За 4 навчин түүний 5000 орчим бөөмний зөвхөн нэгд нь байдаг.
Одоо навчнууд ихэнхдээ ингээ 3 мурав ч юм ингээ ургадаг бол 4 урах нь маш ховор байт юм байна. За энэ болохоор ингээд Азийг бэлэгддэг. Тийм учраас 4 навч ингээд харагдчихдаг. Одоо бид нар ингээл жоохон байхдаа нөө юу тастаал 5 салаа тасдаг байсан ш. Тэгээд Аз маз үздэг байсантай адилхан. Энэ яг Ирландуудын бас бэлэгдэлтэй холбоотой. Тэгээд чи нөө урд нь мөсөөсөн гэсэн ш. Дэлхийн одоо болтлоо мөсөлтгийн одоо хэрэг үргэлжилж байгаа. Яг гэх юм бол Ирланд, Их Британи мөснө айлаад тоошо Ирланд эд рүү очсон ингээд. Одоо ингээд тодорхой хэмжээнд тайлж байгаа. Дээрээс нь Ирланд нь маш их бороо ордог ус. Дэлхийд дээр хамгийн их бороо ордог, зогсолтгүй ордог усуудын нэгт бол Ирланд ордог. Тэгээд би бас ингэж уншиж байсан. Нөгөө англич нь айгүй юм харангуй бүрхэг нар багтаа штэ. Гэтэл яг нэг одоо өргөрөгтэй Англитай нэг өргөрөгт байгаа ирнэ Ирланд нар их гардаг гинэ. Тэр нөгөө Атлантын далайн тэр чигтэй зөөлөн уур амьсгал бүх нарыг нь Ирландаас авчтیں۔ Гинэ. Тэгээд Англи руу тэр гоё чигтэй зөөлөн уур амьсгал нь очтгоо. Гэхдээ борооны хувьд бол маш их хурд унц авдаг гэсэн тий. Шотланд бол юутай адилхан шүү дээ, Англитайгаа адилхан. Бүр их бороо орно. За тэгээд нөгөө энэ урд нь нөгөө мөсвэснтэйгээ холбоотой тэгээд тэр уур амьсгал Атлантын далайн дээр уур амьсгалаас болоод байгалийн хувьд бол гайхалтай үзэсгэлэнтэй. Байгалийн өвөрмөц сонин тогтцол маш их байдаг. За тэгээд хамгийн надад бол бүр үнэхээр гайхалтай сонирхолтой бүр очиж үзмээр санагдсан нэг тогтцсон нөгөө Giants Causeway гэдэг. Тэр ингээд Пентагон буюу 5 одоо талд хэлбэртэй ингээд чулуунууд хүн ингээ бүр ингээ тэрийг гараараа ингээ сийлээд өрцсөн юм шиг. Тэгээ энэ бол 60 сая жилийн өмнө галтуулын идэвхжлээс үүссэн 40 мянга орчим базальт баганд бүхий тогтцтой. Геологийн хувьд бол маш ховор тогтцол. Тэгээд үнэхээр үзэсгэлэнтэй. Үнэхээр тэрийг байгаль их өөрөө бүтээсэн гэж хэлэхэд итгэмээргүй тийм үзэсгэлэнтэй гоё газар байна. За тэгээд Скелин Майкл гэдэг Ирландын баруун хэсэгт орших Скелин Майкл арал нь Европын хамгийн баруун захын эртний суурин газруудын нэг бөгөөд 6 дугаар зууны хэд хад чулуугаар баригдсан байдаг тийм. Тэгээ маш олон гоё үзэсгэлэнтэй сүмтэй байлээ Ирланд. За тэгээ Shannon мөрөн гэж энэ Ирландын хамгийн урт гол 360 км бөгөөд арлынхаа дундуур урсдаг хойд ба өмнөд хэсгээ ингээ хуваадаг. Тийм за Cliff of Moher гэж энэ 200 метрээс дээш өндөр юм хаттай Атлантын нуруу юм Атлантын далаа руу юм хардаг их зэм ундаг. Одоо хатан цохио юм байна. Тэгээ энэ бас Ирландын хамгийн үзэсгэлэнтэй байгалийн тогтцол нэг. Одоо нэг гоё уран зургууд дээр байнга явчихдаг шүү дээ. Тэгэхээр нөө байгалийн хувьд бол үнэхээр үзэсгэлэнтэй мөнх ногоон гэхээр яа харахгүй очиж үзмээр хармаар юм санагдаад байна надад бол. За тэгээ нөө Сент Патрикийн одоо баяраар ногоон болж байгаа шүү дээ. Сент Патрикийн одоо Гэгээн Патрик гэж байгаа шүү дээ. Түүхэн дээр могоо гардаг. Гэхдээ Ирланд яг байгалийн яар тийм могоо байхгүй. Ер нь бол хэвлэр явуучих юм бол нэг жижигхэн нэг гүрүүлээд шүү дээ. Тэрнээс өөр ямар ч тийм хэвлэр явууч юм байдаггүй. Гэхдээ могоо гарсан байдаг. Тэгээ тэрийг бол одоо бас яг Ирландын түүх мөн үү биш үү гэдээ бас тийм аргаанууд бас гардаг. Сонирхолтой. Өөрөөсөө бас нөгөө Сент Патрик бүх могоонуудыг устгацсан. Гэгээн Патрик нь бүх могоонуудыг устгацсан учраас манай арал могоогүй гэж бас өөртөө итгэдэг юм байна. За тэгээд бас нэг геологийн үед бас нэг сонирхолтой зүйл нь байгалийн хилэг Ирланд арал дээр харьцангуй бага гинэ. Тэгэхээр одоо чивд хоёрын одоо дахиад дуртахад нөгөө Папуа Шингвин шүү дээ тий. Байгалийн хилэгтэй өндөр уул хадах тий хатан цохио юм ихтэй. Гэтэл яг Ирланд нь дотроо тийм юм харьцангуй бага гинэ. Тэгэхээр яг нөгөө одоо умард Ирланд Ирландын бүгд найрамдах улс хоорондоо байгалийн хил байхгүй. Энэ геополитикийн хувьд ч гэсэн аягүй сонирхолтой нөхцөл байдал тухайн улс бий болгосноор одоо тий байдаг учраас одоо түүх нөгөө колоничлон ч гэсэн тий одоо колоничлыг нэвтрүүлэхэд илүү хэлбэр нөхцөл байдал бий болгосон гэж үздэг юм байна. За гэхдээ Ирландад одоо юу ч юмдээ колоничлыг эхлүүлэхэд амархан байсан ч гэсэндээ нэг том одоо зүйл одоо хадгалагч үлдсэн байдаг. Келтууд байдаг тий. Тэр юм. Яг тийм бол Келтууд ингээл төвийн Европоор ингээ байсан ч гэсэн Ромын соёл дууссан, Латин соёл дууссан тий. Маш олон байдлаар ууссан, хүчээр уусгасан ч юм уу зүйлсэн бол Ирланд болон Британий арал дээр харьцангуй бага. Ялангуяа Ирланд дээр Ром эзэнт гүрэн яг бүгдийн 100% эзэлж чадаагүй. Хэсэгч эзэлсэн учраас Келтуудын соёл бол тэнд үлдсэн учраас хүмүүс Келтууд гэхэлэр шууд Ирландыг санана. Гэтэл Келтүүд бол Төв Аз болон бүр урагшлуулад ярих юм бол Анатолийн хойг дээр үүссэн. Тийм одоо хүмүүс гэж байгаа. Туркийн гэсэн үг шүү, Турк гэсэн үг шүү, одоогийн бол тий. Тий, одоогийн Туркийн газар нутаг тухайн үед бол шал өөр шүү. Тэгээд
Тэд нэр тийм нүүдэлчин овг аймагуд гин нэгдсэн захиргаатай төр тус бол болж байгаагүй. Нүүдэлчин овг аймагуд байсан. А гэтэл нөр ромчууд тэднийг нөгөө кельтүүдийг те одоо гаалууд гэдэг шүү дээ бас. Зэрлэг балмад гэж хэлдэг байсан боловч маш боловсронгуй тийм гар урчууд байсан. Одоо төмрийн дарахчууд байсан байт юм байлээ. За тэгээд нөгөө одоо бид нар ингэж ярих юм бол одоо одоогийн төв Европ бий болоод баруун Европ руу, хойд Европ руу нүүдэлсэн. А тэгтээ урагшлаад одоогийн Испанд хүртэл одоо кельтүүд байсан очиж исэн гэдэг. Тэгээд одоо бол яг нөгөө кельт дээр магадгүй тухайн үеийн одоо овг аймагуудынхаа соёлыг өөрийн хилэндээ хамгийн их өв соёлыг хадгалж үлдсэн хүмүүс бол яарахгүй Ирландчууд. Тэгээд эдний нэрэнд нь байна дуу аялгуу нь маш сонирхолтой шүү дээ тий. Тийм учраас кельт гэхэлэр бид Ирландд одоо хамгийн алдартай кельтүүд гэх юм бол одоо Ирландд төмсний өвчөр нөө Америкт очсон шүү дээ. Тэгээд сагсан мөнгөний баг үсгс тэр нь Бостон Celtics тий. Маш алдартай. Одоо энэ бид хамгийн олон төрүүлсэн баг штэ. Номер 1 одоо төрүүлсэн байгаа. За хоёрдугаар Шотландын Celtics гэж одоо хөл өмгийн клуб баг тий. Celtic тий. Celtics-ийн Celtic гэдэг хөл өмгийн клуб байна. Тэгээд тэр клуб нь одоо Rangers гэж Шотландын одоо Glasgow-ийн хоёр баг нь дэлхийн номер 1 хөл бөмбөгийн дерби гэж авдаг. Яг гэх юм бол Celtic нь Ирландууд өөрсдөө католик шашинтай авчирсан. За Rangers нь болохоор Британий арлын Шотландууд нь протестант шашинтай. Тийм учраас эдгээр хоорондоо ингээд Ирландууд ирээд хоорондоо годомжин зодтолдог гэсмэл хөл бөмбөг тэдний өөрсдийнхөө хувьд бол бие биенээс илүүгээр хамгийн том талбар нь болсон байдаг. Тийм учраас энэ хоёр одоо Celtic болон Celtics гэсэн хоёр нэр бол дэлхийд инхүү төгсөн байдаг. Нэр айгүй түгээмэл шүү дээ тий. Маш түгээмэл тий. Тэгээ Boston Celtics-ээр санаж байна дөрөв юу гэдэг нь шүү дээ навчтай. Лого могон тий. Санаж байна. За Тэхүү амын хувьд бол дайрцсангүй баг 5.3-аас 5.5 сая хүн амтай. Нийслэл хот нь бол Дублин. Гэхдээ өөр томоохон хотууд байдаг. Тэгээ нийт хүн амынх нь дийлэн хувь нь 63-аас дээш хувь нь хот сүрэн газар амьдардаг. Хөдөд бол харьцангуй бага. За тэгээд нөгөө цагаачтын хувьд бол нөгөө зүүн Европынхан буюу дөрвөсөд цагаачилж очиход ер нь хамгийн таатай газар гэж үзээд Ирландыг ер нь зорддог учиртай юм байна. За тэгээ насны бүтэцийн хувьд бол за хүү амынх нь за нэг 20% нь болтой тэгээс 14 насны те хүүхдүүд өдр хүүхдүүд байна. 15-аас 64 насныхан бол 65%-ийг эзэлдэг юм байна. За тэгээд 65-аас дээш насныхаа 15%-ийг эзэлдэг бөгөөд Европын дундчтай харьцуулахад Ахмадын тоон харьцангуй бага гэж байна. Энэ тэгэхээр нөгөө өсөлт өндөр байгаагийн шинж. За одоо залуу үндэстэн байгаагийн шинжилтэй те. За тэлгүй яг. За Ирландд хүн амынхаа 10% нь улаан өстэй байдаг. Улаан өснөр алдартай те. За тэгээд ингээд харах юм бол дэлхийн хамгийн өндөр одоо улаан өснүүд Ирланд байдаг гэсэн маш гоё харагддаг. Жинжирүүд гэдэг тийм. Жинжирүүд одоо Brave гэдэг хүүхэлдэйн юм дээр их тодорхой гардаг да. За тэгээд Ирландд мэдээж уух юм одоо Ирландыг ярьж байгаа ямар нэгэн байдлаар уух юм ярих. За би вискиг нь бол жоохон байж байгаа. Тэгээ тусад нь яри хамгийн эртний паб Ирландд байдаг. Пабны соёл. Одоо ингээд Irish pub гэдэг ярьдэн шүү дээ. Энэ бол одоо пабны соёлыг үүсгэсэн хамгийн анхны газар байгаа. За Ирландд болохоор одоо 9-р 10-р зуун буюу 900 онд те анхны энэ паб бол одоо Шоны бар гэдэг энэ бар бол гарч ирсэн байдаг. За ингээд энэ баарнаас хойш дэлхийн нийтээр ингээд төгссөн байдаг. Америкийн нэгдсэн улсад Британий арлуудаар ч юм одоо дэлхийн нийтээр гэдэг Монголч гэсэндээ байдаг шүү дээ те. Тий Irish pub байдаг шүү дээ. Тэгээ бид нар мэддэг болсон байна. Ямар ч ногоон өнгөтэй байдаг. Guinness пив зардаг гэдэг. Guinness бол одоо Ирландын одоо хамгийн одоо алдартай 150-аас дээш бол заргатай пив байгаа. За Guinness пивний амт нь ямар очиртой гэх нь кофений юм шиг тийм смокед амт эдрийг холж оруулсан учраас амт нь их гоё өрмөц байдаг. Ийм пив байгаа. За тэгээд 90-ад оны үеэр ер нь бол Celtic Tiger гэдэг тийм эдийн засгийн өсөлтийн үед Ирландын эдийн засаг бол маш хурдтай тэлсэн өссөн. За тэгээд зарим жилд бол дотоодын нийт бүтээгдэхүүн нь нэг хүн тоогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 7-оос 10% хүртэл нэмэгдэжсэн тийм Ирландын одоо эдийн засгийн маш өсөлттэй үе байна. За энд бол нөгөө Польш, Британи, Румын, Литв, Энэтхэг, Нигер, Украин зэрэг улсуудаас одоо энэ эдийн засгийн хөгжилтөнд холбоотойгоор маш их олон иргэн цагааталж ирсэн. За тэгээ Ирландын хүн ам ойролцоогоор бараг 20% нь гадаадд төрсэн буюу цагааталж ирсэн хүмүүс байдаг. А гэтэл өөрсдийнх нь хүн ам 5.5 сая, 3-аас 5 сая хооронд гэсэн мөглөө дэлхийд даяар 70 сая хүн өөрийгөө би Ирланд хүн гэж тодорхойлдог. За энэ түүхийг хоёлаа эхний ивент чихэн дараа ярьж өгөө.
баярлалаа. Тэгээ за Атлас нэвтрүүлгийг маань ууган даатгалын компаниг болох Бод даатгал ивент гэдэг байгаа. За Бод даатгал нь даатгалын салбарт 30 жил доктортой амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын ууган даатгалын компани нэг юм. Бод даатгал нь харилцагч нартай найдвартай хурдан хэлбэр үйлчилгээг эрсдэлгүй аюулгүй хамгаалалттай ирээдүг цагцоор нь санал болгодог. За өнөөдрийн дугаараараа бид хоёр AXA олон улсын эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнийг нь онцлог. За AXA олон улсын эрүүл мэндийн даатгал нь дэлхийд даяар хэрэгждэг эрүүл мэндийн хамгаалтын иж бүрэн цогц үйлчилгээ бөгөөд Монгол улсад амьдарч буй иргэд тэдний гэр бүл болон Монголд ажиллаж буй гадаадын иргэдэд зориулсан тэм бүтээгдэхүүн юм байна. За энэхүү даатгалын үндсэн зорилго нь өвдөх, гэмтэх, эмнэлэг твдэх, мэс засал болон эмчилгээний зардлыг даах, эмийн болон эмчилгээний зардлыг нөхөн олгох, яаралтай үед эмнэлгийн тээвэрлэлт болон их оронд нь буцаах зардлыг шийдвэрлэх, дэлхийд даяар олон улсын эмнэлгийн сүлжээгээр шууд үйлчилгээ авах боломжийг бий болгодог юм байна. За тэгээд мэдээж Бод даатгал компани маань SOS AXA гэх мэт олон улсын одоо нэр хүнд бүхий дэлхийд даяар ингээд сүлжээтэй эрүүл мэндийн даатгалын Монголд халбын ёсны партнер нь бөгөөд 10 жил одоо Монголд нутагшуулаад 10 жил болж байгаа юм байна. Тэгээ Бод даатгал маань аялал амьдралын замнал таныг түшиж явах хамтрагч байх болно гэсэн үгтэй. За тэгээ та бүхэн bodzuras.insurance.com хаягаар ороод хүссэн даатгалын үйлчилгээгээ онлайн арах боломжтой. Мөн та Бод даатгалын одоо үйлчлүүлэгч болсныхоо дараа Бод Claim app-ыг ашиглаад одоо нөгөө даатгалаас чинь гэдэг шүү дээ бүтээгдэхүүн үйлчилгээ авахта эхлээд өөрөө зардлаа гаргаад зардал гаргаснаа баталгаажуулаад тэрүүгээрээ даатгалаасаа нөхөн олгоор авдаг. Тэгэхээр та бүхэн аппликейшн ашиглаад нөгөө баримтынхаа зургийг явуулаад нөхөн олгоор авах боломжтой юм байлээ. За одоо бид нэр Египт явна. Зандаа бид нэр 2 дахь өдөр. За тэгээд даатгал ямар чухлыг бол ойлгож байгаа бохтой. Египтэд бол бид нэр буудаа зэрэгт хамгаалаа явна шүү дээ тий. Харин тий. За ингээд та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 7508 уучлаарай 7505 48 тэгдэг 7505 48 тэгдэг утас болон Body Claim application ашиглаад өөрийн хүссэн даатгалын үйлчилгээгээ авах боломжтой. За 70 сая хүн дэлхийд тэр өөртөө Ирланд гаралтай гэж ярьдаг гэж байна те. За тэгээд тэгтэл одоо Ирландд өөртөө 5.5 сая явждаг те. Энэ бол маш одоо сонирхолтой гарч иж байгаа юм. Яагаад ийм олон Ирландд дэлхийн нийтээр тарчваа гэдэг. За энэ түүхийг одоо үндсэн түүхийг ярьж гээ. За 1945 онд Ирландд төмсний одоо өвчин анх Ирландын Корк гэдэг одоо баруун урд хэсгийн одоо Ирландын 2 дахь том хотод одоо л тоо Корк 1800. Тий, би сая идэгцэн бай. Зааварчлаарай. 1845 он шүү. 1845 онд бол Корк дарсан. За энэ ямар учиртай вэ? Төмс нь газрын гүнд байхдаа муудаж хавар өнгөтэй болдог. Дээрээс нь маш муухай өнөртэй болдог. Одоо бид ингээд нэг харалцсан төмс ингээл хаяа нэг байдаг шүү дээ. Ерөөхдөө тэр гэсэн үг. За тэгээ хүн идэх аргагүй болдог. Хүн үнэхээр өсөд идэх юм бол гидсэн хямраад тэгээд үх тохиолдод гарчдаг. Тэгээ яг юунаас усныг бол тарьж төрөөс ойлгохгүйсэн. За ямар тач нэг сүл тодорхойлсон энэ Америк нэгдсэн улсын Мексикт гарсан төмс мууддаг юм мөөгөн цөрөөс хөлгөн хоцор дамжиж ирсэн байж магадгүй гэдэг юм. Хөдөг. За тэгээд энэ болохоор Ирландд болохоор ингээд ирсэн. За Ирландд бол төмс бол 16 зуунд бол төгөмөлсөн. Ягаад гэвэл Өмнөд Америкт төмс гэдэг зүйлийг олоод Европт авчирсан. Ягаад гэвэл төмс нь одоо ямар ч нөхцөлд ургадаг. За дээрэс нь одоо С витамин гэдэг те, С гэдэг те. С витамин ихтэй учраас хүмүүсийн өсөлт одоо хөгжилд бол тухайн үед бол маш их нөлөө үзүүлдэг. Тийм учраас төмсийг бол Европт тарилжсан. Ирландд бол бүр маш ихээр тарилжсан. За төмснөөс өмнө бол Ирландд бол загас орох, гахаа, үхэр хонойруулах гэх нэг тиймэрхүү л төгөмлөсөн. За тэгээд ядуучууд ерөөхдөө манжин төсөд гал дээр ингээд шарж иддэг гэсэн. За төмс ирээд Ирландын нөхцөл байдлыг өөрчилсөн байдаг. Перугээс ирээд. Ирланд бол илүү нөө төмсийг тариалаад төмсөөс илүү илчлээ. Төмс ерөөс шууд гол болсон. Уур амьсгалнаас тохиромжтой. Уур амьсгал нь уурхад тохиромжтой байсан. За тэгээд тухайн Ирланд 100 кг төмсийг нэг аль дунджаад 7-оос 10 хоног гэсэн. Төмсийг маш ихээр иддэг гэсэн үг. Тийм байна. Ерөөсө төрөл бүрээр төмсийг иддэг гэсэн үг. За ингээд Ирландууд нь төмсийг ихээр иддэг өсөж учраас тухайн үед англичуудаас дундаж өндөрөөчсөн илүү болж гэлсэн байдаг. Нөө С витамин ихтэй те. За тэгээд Ирланд хамгийн асуудалтай нь Английн колон байсан учраас энэ өсөглөн бүр том тарах одоо шалтгаан болсон байдаг. За төмсний өсөглөн гарснаас хойш асуудал маш их урсдж байсан. Англичууд аль болох тоохгүйгээр мөн дэлхийн анхаарлыг тэндээс холдуулахыг хичээжсэн. Уг нь бол төмсний өвчин зөвхөн бас Ирландд гараагүй. Европын нэлээд олон орнд Ирланд, Нидерланд, Франц, Герман, Оросд тохиолдсон, Бельгид тохиолдсон байдаг. Франц, Германд бол төмсний ургацын 60% алдсан бол Нидерланд, Бельгид 80% алдсан. Ирландаас адилхан 60-аас 80% алдсан мэтлээ. Яагаад ингэж олон өнгөсөн бэ? Энэ англичуудаас холбоотой. За яагаад гэх юм бол англичууд Ирландыг эзэмшдэг ус учраас
Ирландын хамаг өнгөтэй өд болгоныг англи руу зөөдөг гэсэн. За тэгээд Ирландд өвчин гарахад англичууд руу энэ ачаа бараа зөсөөр л байсан. Дээрээс нь шашны алга байсан. Англичууд протестант шашинтай учраас Ирландын сүм мэдүүдийг ерөөхдөө протестанттжуулах, католик ам нарыг хөөх ч юм уу ийм үүрэг байсан. Энэ бол энийг төмсний хүчин дээрээс нөлөөлж илүү нөө англичууд Ирландуудыг тоохгүй байх, протестант шашнаа юм түгээх нь эхлүүлсэн. За ингээд Ирланд газар эзэмшлтийн байдал хүртэл өөрчлөгдөж англичууд илүү газрын эзэмшиж гэлсэн. Тэм учраас уугуул Ирландууд газар олдно гэдэг маш хүнд байсан. За тэгээд тэр газар эзэмшиж байгаа англичууд яг хаа тэндээс төмс болон бусад буудаа гол юмнуудыг англи руу зөөжсөн. За нэгэн тийм боломж хүн бүхэнд одоо газартай бол боломж байхгүй учраас хөсөөр ажиллахаас сонголтгүй байсан. За ингээд газрын эзэн газраа түрээсэл тэндээсээ татар вана. За дундаа зуучлах хүнтэй тэр нь бас ингээд ашиг нь олчихно. Тэгээд яг л нийтийн байрыг нэг ашигтай түрээслэхийн тулд зуучлалт нөхөр жижиг өрөө хэд томоо түрээслэж байгаа юм шиг л тийм нөхцлүүд бол газар эзэмшлэлээр гарч ирсэн. Ингээд Ирландод өсөжсэн дээр нь төмсний өвчин 1845 онд гарсан. 7 жил үргэлжилсэн. 7 жил гэдэг бол Ирландын хувьд бол ингээд ургац алдах асар том нөхцөл байдал үүссэн байгаа. За хүмүүс бүр нэг хөнөөх, хоолны төлөө нэгнээ алхахад юу ч болж гэлсэн. Өсөглөнд нэрвэгцсэн. Гэмт хэрэг бол тоймоо алдсан бүр. За зарим нь шоронд хоол өгж гэнэ гэсэн сургаар гэмт хэрэг үлдээ шорон руу орчихсон бүр. Амар юм болчихсон. За англичуудад хэлэн бодлыг ерөөсө тоохгүй байсан. Тэгээ Ирландд бол энийг бол төмсний өвчнөд бол англичуудыг маш их буруутгах шалтгаан байна. За энэ үед Ирландуудад хоол хүрэлцэхгүй байхад англи руу Ирландын хамаг одоо юмыг зөөж исэн. За өсөглөнгөөс болоод 400 мянган зөвхөн 46-аас 47 оноос орсон байдаг. За хоолны төлөө газрын эцдийг алах явдал хүртэл гарч ирсэн. За англичууд энийг шийдэж үзсэн. Тухайн үед ерөнхий сайд байсан Роберт Пил гэдэг нөхөр. За түүний дараа гарч Джон Рассел нар арга цаах маягтай үдчихсэн. За ингээд Ирландуудын хүн ам хяарах нь бол англичуудад бол нэг сонирн байгаагүй. Дараагийн сонгуульд ялгамж чухал байсан. За ингээд Америкчууд бол туслаад Эрдэнэ шиш оруулж ингээд тэнд ингээд шүл хийх юм ямар нэгэн боломж гарсан. Энэ бол Ирландуудад аврахгүй ч гэсэн ямар нэгэн байдлаар өлсөхгүйгээр амьд үлдэх тийм гал таслахгүй тийм боломжийг бас олгож байсан. За ингээд Ирландын энэ өвчин Европын бус улсууд гарсан ч гэсэндээ Ирландд засгийн газрын хувьд бол англичуудын нөлөө их байсан. Шашны нөлөө ис учраас Ирландчууд бол дөрвөөсөр сонголт болсон ерөөс. Өсөглөн маш их болсон. За ингээд Ирландууд хувьд бол дөрвж гэлсэн. За ингээд дөрвөختөө Английн одоо Ливерпул руу маш их ордорсон. Тийм учраас Ливерпул акцент одоо Scouse акцент гэдэг тийм хамгийн хэцүү ойлгоход хэцүү акцент байдаг нь яг энэ дөрвөлтөөс болсон. Асар олнороо ядуучууд дөрвсөн. Одоо англи руу дөрвсөн. Шотланд руу дөрвсөн. Ирланд, Шотланд хоёр ерөөдөө бие биендээ ерөөдөө англичууд бол ойрхон штэ. Шотландууд руу маш ихээр дөрвсөн учраас Шотландуудын хүн ам зүүн хувьд бол Ирландд маш их нөлөөлсөн. Тийм учраас протестант католикуудын ялгаа Шотландд одоо болтол ингээд гардаг хөл өмгдөө гардаг шалтгаан үүсдэг байна. За ингээд маш ихээр юу л Ирландууд, Шотландууд руу дөрвсөн, Ливерпул руу одоо явсан байдаг. За Ливерпул руу хөлөг хугацаа тухайд бол 30-аас 36 цаг явдаг гэсэн. За гэтэл Англи руу 800 гаруй ут будаа, 1500 кг тос, 220 кг хоньны мах, 90 кг гахаа мах, 30 ширхэг үхрийн толгой, 300 гаруй хайрцаг өндөг ингээд Англи руу явсаар л Ирланд. Гэтэл Ирландууд өсөж ирсэн те. За ингээд энэ дөрвөлтүүд ингээд Англи руу дөрвөхөөс гадна Ирландын хувьд бол далайн чонд руу буюу Америк нэгдсэн улс руу дөрвөх, Канада руу дөрвөх юм боломжууд гарч ирсэн. Бостон, Нью-Йорк, Балтимор, Чикаго хотод те. Мэдээж мөнгөгүй учраас Ирландд байх айлууд яасан гэхээр хүүхдүүд болон залуучуудаа яаж жаал ус онгоцон сулгаж утсан. Америк руу явах. За ингээд залуучуудаа Америк руу явах ус онгоцон сулгаж байгаа маш бага зардлаа суулгана. Ус онгоцон дээр хоол байхгүй. Замдаа маш ихээр өсөж өгсөн, очиод ч гэсэндээ өсөн зөндөө болчихсон. Буугаал тэдэрт бас мөнгө байхгүй. Ажил олдохгүй тийм. За ингээд Ирландаас гарч л байвал хамаагүй гэдэг сэтгэл зүй Ирландыг бүрхсэн залуучдыг ялангуяа. За ингээд Ирландаас гарч л хамаагүйгээл усан онгоцон цуухынд бол зодон болно, бөө юм болно те. За тэгээд Америк руу ямар хол аялах вэ тухайд бол те. Сар гараа айлна те. За ингээд эрүүл ахуйн шаардлага хангаагүй хөлөг онгоцон дээр замдаа олноор нас орсон. За ингээд аимшигтай дүр зураг бол Ирландчуудыг бол угтсан байдаг. Ямар харамсалтай юм. Маш харамсалтай. За тухайлбал 1947 онд Ирландын Слиготоос Америк руу явсан дөрвөстөөс 444 байснаас 108 замдаа насарч зарим далайд хаягдаж
150 хүн биеийн байдал маш муу ирсэн. Ерөөсөө л өхлүүд ирсэн гэсэн үг тийм. За Английн Ливерпул руу хөдөлсөлгөн онгоц 475 Ирланд дөрвөгчтэй байснаас 107-г нь далаад ингээд үрдүүлдээсэн 67 нь маш хүнд нөхцөл байдал. Энэ ч ойрхон шүү дээ. Ерөөдөө л нэг хоног гараа явчих тийм. Ингээд ирэх юм бол маш олон жишээ ингээд ярьж болж байгаа. За Канада руу дөрвсөн 98,000 хүнээс 25,000 далайн чанад нас орж 800,000 хүн нь өхлүүд байдалтай очсон байдаг. За ингээд Ирландуудын хувьд бол нас оролтын үндсэн шалтгаан өссөх, даарах, цангах, гидсний халдвар төвчөнд тусах гэх мэт байсан. Ингээд Ирландын хүн ам игнэгт өөрчлөгдсөн. Ирландын арал дээр ч дэлхийн нийтээр ч бүр игнэгт ч одоо бүр бүхлээрээ өөрчлөгдөж байгаа гэсэн үг тийм. Нийтдээ 2 сая хүн дөрвсөн бол 1.5 сая Ирланд хүн нас орсон гэж үздэг Ирландд. За Ирландд хүмүүс маш ихээр нас орсон учраас Ирландд төмсний өвчнөөс гадна гидсний өвчин, халдвар төвчнгүүд хүртэл гарч ирсэн байдаг. За ингээд Америкийн жижиг хотууд Ирландууд маш олноороо нэмэгдэж Америкийн хүн ам төрөлтнөөс ялангуяа зүүн хойд иргэд бол маш олон Ирландууд гарч ирсэн байдаг. Бостоныг сургуулийг байгуулж байгаа Ирландууд, Бостон Селтикс гэдэг сагсан мөнгөийг байгуулж байгаа. Гэхдээ эдрийг байгуулахын тулд Ирландууд асар их охирлыг бол амссан байдаг. Америкийн хамгийн анхны том мафиуд хүртэл Ирландын маф болж байна. Тэгээ хамгийн танхаанууд зодон хэдгээр л алдартай юм шиг. Хамгийн танхаа, хамгийн боломжууд нь Ирландын маф болсон. Тийм учраас Америкт Ирланд өвгд эзтэй маш олон хүмүүс гарч ирсэн байдаг. За ингээд Ирланд хүн ам зүйн бүтцийн 6 сая хүнээс 4 сая хүрэхгүйгүүтэй болтлоо багассан бөгөөд өдгөө болтол сэргээгүй. Одоо өдгөө тэр 6 саятай хүрээгүй юм чинь тийм. За ийм байдалтайгаар Ирландууд дэлхийн нийтээр өөрсдөө 70 сая гэж ярьдаг. Нөгөө одоо чинь цагаачлж дөрвж очсон хүмүүсийн үр удам нь. Тоонууд нь нэмээд. Яг бол таатай газар очиод тэр чинь өсөлт бол бүр их болж байгаа шүү дээ. Тийм байна. Гэхдээ нөгөө өөртөөхөө бас соёл уламжлал юм аа бол хадгалаад л явдаг юм байна те. Маш сайн хадгалж явдаг. За ийм байдлаар Ирландууд бол дэлхийн дээр төгсөн. Тэгэхээр энэ төмсний өвчин гэдэг бол дэлхий дээр Европт нэлээд олон гарсан боловч Ирландыг бол бүрэн өөрчилсөн байна. Бүрэн өөрчилсөн. Маш харамсалтай. Маш харамсалтай зүйл юм байна те. За тэгээд монголчууд бол нэг Ирландд нэлээд байдгийн шүү дээ те. Дээд боловсролын сургуулиудаар бол алдартай. За тэгээд хамгийн алдартай. Европт бол Болоня процесс гэж байгаа. Тэрний яадаг вэ гэхээр бакалавр, магистр болон докторийн те боловсролын одоо ихтэй сургуулиудын тэр нэг чанар стандарт кредит үнэлгээг нь ижил болгох зорилготой. За тэгээд Ирланд бол одоо тэрний бүтцэд хамрагддаг. Би ч гэсэн өөрөө Болоня процессын дипломтой байхгүй юу? Миний мастер чинь. За тэгээ хамгийн алдартай сургууль нь гэвэл одоо Trinity College Dublin гэж байна те. 1592 онд байгуулагдсан Ирландын хамгийн эртний нэр хүндтэй сургууль. Тэгээ Book of Kells хэмээх алдарт гар бичмэл нь энэ сургуульд хадгалагддаг. Тэгээ дэлхийд чансаагаар авал маш дээгүүр ордог сургууль байна. University College Dublin гэж байна те. Олон улсын оюутан ихтэй судалгаанд зориулсан томоохон их сургууль. За Ирланд бол эдийн засгийн хувьд ч гэсэн боловсролын хувьд ч гэсэн нөгөө эмзүй ангаах ухаан тэгээд IT, финтек буюу санхүүгийн технологиор бол маш сайн хөгжсөн. Одоо эдгээр салбаруудад одоо ажиллах те төвчөө сөрөг сонирхолтой залуучууд энэ салбаруудын дээд боловсрол нөгөө маш сайн учраас суралцахаар очдог. Тэгээд сургалтын төлбөрийн хувьд бас харьцангуй боломжийн гэж бас үзэхэр юм байна. Европын холбооны оюутнууд бол зарим тохиолдолд үнэгүй сурдаг. Европын холбооны бус оюутнууд жилд ойролцоогоор нэг 10-аас 25 мянган еврогийн мэргэжлээс хамаарат төлбөртөөгөр ангаа ухаан, бизнес технологийн одоо салбаруудаар сурдаг. Тэд нар нь бас илүү төлбөртэй байдаг юм. Илүү үнэтэй байх хандлагатай байдаг юм байна. За тэгээд Ирланд манайха нөө юуг нь мэднэ те. Тулааны урлагаар маш сайн байдаг юм мэднэ. За ягаад тулааны урлагаар сайн байдаг вэ гэхээр Ирланд ерөөдөө Британий арал боксing спортын уламжлалт юм түүхтэй. Ийм газар. За тэгээд MMA бие одоо холимог тулааны спорт маш амжилттай хөгжсөн ийм одоо газар байдаг. За тэгээд боксын уламжлалаас гадна Ирландуудын хувьд сэтгэл зүйн хувьд бол төсвөр хатууж шамтрахгүй байх, өөрийгөө батлах эрэмзэл гэдэг тийм зүйл нь соёлд нь байдаг. Соёл байна. Тийм учраас тултахад эдгээр одоо маш том давуу тал болдог. Маш мундаг сэтгэл зүйтэй шантардаг үү. Ер нь бол нэг юм кино ингээл тэг pop culture кино уран зохиол юм дээр харахаа ер нь бол ингээл маргаан гаруул нэг гар зүрүүлэхээс ерөөсөө татгалзахгүй хүмүүс шиг санагдаад. Татгалзахгүй хүмүүс бол Ирландууд. Тэгээд энэ л хороо нэг өөрсдийнхөө соёлоос нь гадна одоо сонирхчийн боксын асар том тийм суур систем сайтай
ажиллаа. Тийм учраас тэр одоо өөрсдийн соёл байна. Манайд одоо бүх штэ тий. Одоо бүх уралдагаас бол нэг эрэгтэй хүмүүс нэг татгалзахгүй тий. Гэтэл Ирланд бол тэр боксын суурь нь өөрсдөө уламжлал суурь нь нийлээд тулааны урлаг болон бокс орчил маш амтын давуу тал гарч ирдэг. Том аргууд гарч ирдэг тий. За сүүлд бол та бүхэн мэдж байгаа Конор Макгрегор гэж одоо холимог тулааны супер тамирчин байна тий. Конор Макгрегорын хувьд бол одоо нэг траш ток буюу Мохаммед Али шиг нэг үг хэлээр өдөхтэй тоглолтын өмнөх тийм сенсацаар алдартай. Энэ л болохоор одоо Дана Вайттэй одоо UFC-д бол маш хэрэгтэй. Одоо тэр айгуу гой характер гоох те Ирланд характер. Тэр характераараа энэ UFC-г бол дэлхийн нийтэд төгөөд асар том нөлөө үзүүлсэн. Солгоогоор маш гоё тоглодог. Амар онгироо юм саагүй манайхан бол нэг саагүй сагсуу онгироо тавьтаргүй гэж хэлэхээр юм зам байдал үйлдэл ингээл тэр нь бас цаана нөгөө зориг тактиктэй байж өрсөлдөгч ингээд айлгах сүрдүүлэх тийм зориг тактиктэй. Дээрэс нь Ирланд хүн гэж ямар хүн бэ гэдэг дэлхийн нийтээс харуулж байгаа нэг чи болж байгаа. Тэр нь болохоор спорт үзэж байгаа маш олон таалагддаг. Тэгсэн мэт л өөр үнэхээр супер болдог. Өнгөрж байгаа л нөгөөний зод чинь бас гоё байгаа хөөх. Тэгтээ өнгөрж жагаад Хабиб Нурмагомедод нэг зодолд те. Одоо дөрөвдөрөд нөхчүүлдэн штэ те. Тийм би тэр тулааныг үзсэн. Тэр тулаан бол дэлхийн тулааны одоо энэ спортын хамгийн оргил тулаанууд гэж боддог. Маш олон үзсэн. За тэр тулаан яагаараа оргил вэ гэхээр тулааны өмнөх сэтгэл зүйс, тулааны өмнөх хил ам ч юм уу тэрүүгээрээ маш алдартай. Тэрүүгээрээ маш олон татсан. За тулаан бол ерөөхдөө нэг амар сонирхолтой болоогүй те. Тулааны дараах зодооноор аваас алдартай тэр чинь. Тулааны дарааваас зодоон болж байгаа ш тэр чинь те. Тэгэхээр энэ одоо тулаан бол тулааны спортын хамгийн одоо алдартай тулаан. Энэ хамгийн олон хүмүүсийн үзсэн тулаан. Тийм байна нөгөө спорт тулаан сонирхдаггүй би хүртэл үзсэн байж байгаа гэхээр. Тий, чи хүртэл үзсэн байлаа те. Тэгэхээр энэ бол тулааны урлаг яагаад сайн байдаг вэ гэдэг шалтгаан бол Ирланд бол соёлтой, өөрсдийнх нь одоо боксын системтэй, хүмүүсийн зам байдал, характертай. Байна. За Ирландын бас нэг хамгийн алдартай зүйл нь виски. Ирланд виски. За виски гэдэг нэршил бол Ирланд бол амьдралын ус гэдэг үгнээс бол ерөөхдөө гаралтай гэж үздэг. За нэрх технологи бол Европт бол 12 дугаар зуунд бол ерөөхдөө ингээд тархсан байдаг. За Ирландын ламнаар нэрх аргыг хэрэглээд ерөөхдөө эмчилгээнд одоо хэрэгэлдэг байсан. За тэгээд 1405 онд бол анхны баримттайгаар бол энэ бол дурдгдсан байдаг. За Ирландын одоо вискиний алтан үе нь болохоор 18-аас 17 дугаар зуунд жүдэг. За 20 дугаар зуунд бол Ирланд бол вискиний уналтын үе. Ирландын тусгаар тогтнолын даан, Британтай байсан худалдааны зөрчилдөө, Америкийн одоо архины хориг гэдэг ч юм уу те. За одоо Шотландууд нэг блендед буюу холимог вискигээр зах зээлийг эдэлсэн гэдэг олон зүйл бол нөлөөлсөн байдаг. Тэгээд 1900 одоо 80 оноос бол дахин сэргсэн байдаг. За Ирландын вискиг бол дотор нь бас 4 ангилж болдог. За Ирландын виски яагаад ингэ алдартай байд юм бэ гэхээр Ирланд виски 3 удаа нэрдэг учраас амт нь гой зөөлөн байдаг. За Шотланд виски бол ерөөдөө 2 удаа нэрдэг. Энийгээр ялгаад байдаг. За тэгээд Ирланд вискиний хувьд бол одоо 4 янз байдаг. За эхнийх нь бол одоо single malt буюу нэг юугаар хийдэг. Одоо 10 соёолжоор хийдэг гэсэн үг тийм. За тэгээд тэрийг нэрх үйлдвэрлээд их хвчлэн яг жигд цэвэр амттай байдаг. Энэ болохоор хамгийн алдартай single malt хамгийн үнэтэй нэгдэг. За дараагийнх нь single pot still Irish whiskey гэдэг Ирландын онцлогийг агуулсан соёолчтой болон соёолжгүй тийм 10 хэрглэж идэг. За зис тоонд нэрдэг. Энэ амт нь илүү тийм тослогдуу амттай юм уу та тийм ийм whiskey байдаг. За гурав дахь нь бол single grain Irish whiskey гэж авдаг. 10-аас гадна Эрдэнэ шиш Улаанбуудаа зэрэг бас тарийг ашиглаж болдог. Ийм одоо ихэвчлэн одоо тийм одоо баган төхөөрөмж юм уу да. Тэрүүгээр нэрдэг юм уу да. Амт нь зөөлөн байдаг тийм. За дөрөвдөх нь болохоор хамгийн алдартай нь холимог буюу blended Irish whiskey гэдэг. Энэ одоо доорх бүх төрлүүдийг хольж гаргадаг. За дэлхийд хамгийн их зарагддаг. За амт нь тэнцвэртэй зөөлөн байдаг. За зөөлөн байх цумаа дэлхийд энэ олон боломж гарч иж байгаа тийм. За хамгийн алдартай виски нь бол Jameson гэдэг виски. Тийм Jameson-ы реклам нь аягүй гоё рекламууд байдаг шүү дээ. Би яг тэр рекламуудаар нь аягүй сайн мэдээд байна. За тэгээ хоёул 2 дахь ивент ч танилцуулах уу. За тэгээ. За Атлас нэвтрүүлгийг маань ногоон ирээдүйг хөгжүүлэх өрөөтэй MMS компани ивент итгэдэг байгаа. За ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нарны эрчим хүчний системээр дамжуулан айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хамт олон юм. MMS компани нь цахилгаан эрчим хүч болон уул уурхай, газар тариалан гэдэг маш олон салбаруудад дэвшилтэт технологи суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгодог. За энэний юу хэлээд байна вэ гэхээр
одоо бид нар ингээд хот газраас холдчихороо л эрчим хүчний асуудалтай болчихсон. Тэгээ бид нар ер нь бол дэд бүтцийн асуудлаас болол Улаанбаатар хоттой Шамбаралтай байгаа шүү дээ. Гэтэл энийг эдийн засгийн хувьд үр ашигтайгаар ашиглалтын зардал, хэрэглээний зардал багтаагаар шийдэх боломжтой байсан бол бид нар өргөн удам газар нутагтай хаач очиод үйл ажиллагаа явуулах, амьдран суурших боломжтой. За гэтэл одоо MMS компани маань ямар боломж санал болгоод байна вэ гэхээр ногоон ирээдүйн хөгжүүлэгч маань нарны эрчим хүчээр нарны эрчим хүчний системээр одоо байгаль дээлтэй сэргээгдэх эрчим хүчнээр таны эрчим хүчний хэрэгцээг хангана л гэж байгаа. За та бүхэн аль өрх байж болно, хот тусландаа байж болно, тэ хотоос зайтай туслан газараа төвлөрсөн эрчим хүч байхгүй газар та хэрвээ газар тавал MMS компаниар тэ сэргээгдэх эрчим хүчний шийдлэр өөрийнхөө эрчим хүчний асуудлыг шийдэх боломжтой. Та хөдөө газар тариалан эрхэлдэг, тэ улуурхаан үйл ажиллагаа явуулдагч бай хамаагүй таны хэрэгцээнд таны үйл ажиллагааны хэрэгцээнд тохирсон шийдлүүдийг байгаль дээлтэй сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг MMS компани маань санал болгодог юм байна. Тэгээд дэлхийн тэргүүлэгч сэргээгдэх эрчим хүчний технологи үйлдвэрлэгчдийн Монгол дахь төлөөлөгч. Тэгэхээр тэр нь хамгийн гоё нь юу байсан? Монголын эрсдэс уур амьсгалд зориулж сайжруулсан. Тэр шийдлүүдийг бид нэрэнд хэрэглэх бүрэн боломжтой. За тэгэхээр одоо энэ хурдан том газар аваасаа л гэж үсэж байна да тий. Монголд бол маш хэрэгтэй. Монгол шиг цаг агаар хувьд эрсдэс одоо нарны илж багтай усад бол үнэхээр хэрэгтэй. Тэгэхдээ манайх бол нарны болон салхин эрчим хүчний нөөцөөр болтол хэдийгээр тардаг. Тэгээд манайхаас одоо чинь зүүн өмнөд Азад бүр юм болчлоо л да. Миний таньдаг айл байдаг тэнд байшинтай. Байшингаа эхлээд мэдээж уламжлалт нөгөө төвлөрсөн тогонд хам хамруулсан байжгаад улсаас нь одоо мужаас нь төсөл хэрэгжүүлсэн байгаа. За та нар сэргээдэх эрчим хүчний үсрээр эрчим хүчнээ шийдээ. За тэгээ энтэй холбоотой хүүгэн урт хугацааны зээлийг төрн өгч байна. За тэгэхээр тэр хүмүүс тэр зээлийг нь ашиглаад нарны одоо панелууд байрлуулад нарны эрчим хүчээр эхлээд өөрсдөө цахилгааны хангадаг болчихсон юм. Тэр нь тэгээд нөгөө хүүгэн урт хугацааны зээл учраас иргэнд бид улсаас хэрглэж байгаа те төвлөрсөн шугамын тогоо ашиглах сэргээгдэх эрчим хүч хэрэглэхийн зардал нь ялгаагүй болсон эхлээд. Тэгснэ 2 жилийн дараа юу болсон бэ гэхээр тэрийг нь төвлөрсөн грид буюу шугамд холбоод нөгөө батарей байрлуулсан би өөрөө эрчим хүч хэрэглээгүй миний одоо тэгээд нөгөө нарны панелууд хавтангууд маань бий болгосон эрчим хүчнийг нөөцлөөд төвлөрсөн систем руугаа зараад одоо тэрэл улсаас тогны мөнгө авдаг болчихсон. Тасарсан юм яасан. Шийдэл. Манайх энэ боломжтой. Тэгэхээр энэ нэгээр утааны асуудлыг, төвлөрлийн асуудлыг шийдэх бүрэн боломжтой. За уг нь шийдэл зүйн байна тий. За ингээд сүүлд нь нэг одоо Хойд Ирландтай холбоотой, Британтай холбоотой нэг жижиг түүхийг ядан. За тэрнээс өмнө бидний мэдих Титаник гэж одоо алдар төлөв онгоц байдаг тий. За дэлхийд сүр дуйлан болол одоо зорчигч тээврийн усан онгоц бол гарч ирсэн. Титаник бол Умард Ирландын Белфастад одоо бүтээгдсэн. Тэндээс анхны одоо гараагаа их юм уу юу гэмтэй тий. Одоо зорчигч аваад хөдөлсөн бол Титаник бол Ирланд одоо Умард Ирландаас гарч ирсэн. За тэгээ Дракулаг одоо дэлхийд алдартай болгосон Брам Стокер гэдэг зохиолч бол ерөөдөө Ирландын дублийн зохиогч байгаа. Тэгсэн мөртлөө Румынд очиж үзээгүү тэгээ Дракулаг бичдэг. Бас амар зохиолч юм бас төсөөл амар байгаа ш. За сүүлийнхэдээ юу их чинь Умард Ирланд болон Ирландын одоо тусгаар тогтнолын талаарх зүйлийг бас товчхон ярих гэж бодож байна. За 1960-аас 98 оны хооронд бол одоо Умард Ирланд тий улс төр шашны мөргөлдөөн тодорхой хэмжээнд терроризм, хүний эрхийн ноцтой зөрчлүүд бол гарч ирсэн. За энийг бол одоо Ирландод нь өөртөө геноцид байсан гэж ярьдаг боловч нэгдсэн үндэсний байгууллагын тодорхойлолтоор энэ геноцид биш ээ гэдэг зүйлийг бол хэлсэн байдаг. Энийг бол илүү нэг трабл гэхлээр ш одоо монголоор юу гэж орчуулах юм бэ? Нэг асуудал. Тий одоо тийм нэг бүс нутгийн асуудал байгаа даахгүй юм бол тий. За ингэж бол тодорхойлсон байдаг. За ерөнхийдөө ойролцоогоор 3500 гаруй хүн бол нас орсон гэж үздэг. 1000 гаруй хүн шархацсан. За энэ ямар учиртай зүйл вэ гэхээр Умард Ирланд нь өөрөө католик шашинтай. Одоо Британий одоо нөлөөтэй тий. Ирланд нь болохоор протестант шашинтай. За тэгээд Ирландын нийтгийг одоо дэмжигч тийм үнцэрхэг үзлүүдийн хоорондох. Тэгээд Ирландын чөлөөлөх харамж юм уу тий зөрчилтэй болсон байдаг. За Их Британи бол мэдээж протестант холбоотнуудыг одоо мэдээж нэгтгэхийг одоо католикуудтайгаа нэгтгэхэд нэг ус болохыг хүсэжсэн. За Британи харин бол тодорхой хэмжээнд нөлөөлсөн. За тэгээд жишээлбэл 1972 онд Блади Сандэ гэж Дээри хотод Британий цэргүүд жигсагчдыг будаж 14 хүн нас орсон юм тохиолдсон. Энийг бол ерөөдөө Ирландд энэ бол геноцидо гэж бас нэрлэдэг. Гэхдээ бас тодорхойлт нь бол бас жоохон буруу болж таарсан тий. За ингээд католик иргэдийг ажлын байр орон сууцаар ялгуурлах хэд хүч хэрэглэх ажиллагаанууд ерөөдөө Ирланд бас тодорхой хэмжээнд гарч ирсэн. Чинь эсрэгээр нэрэд таш үг.
Ирланд нь католик шашинтай. Тий, Ирланд нь католик шашинтай. Ирланд нь протестант, Англитай ижилхэн. Тий. Сүүлд нь юу ачлаа? Харин чи сүүлдээр яачлаа? Холиод хэлчлээ шүү. За тэгээд энэ католик одоо шашинтай иргэдэн гадуурхагддаг байсан биш үү? Умард Ирланд та яг үнэтэй. Умард Ирландаа гадуурхтайсан. Орос улсанд одоо ялгуурлах ч юм уу. Инээс л одоо Ирланд нь ягаад католикуудыг ингэж байгаа юм бэ гэдэг зүйлийг хэлчихсэн тий. За тэгээд энэ бол 1998 хүртэл ерөөхдөө нэг жижиг мөргөлдөн асуудлууд гарсаар байгаа ингээд шийдэгдсэн. Тэг мэдээгээр гараад идэг гэсэн чинь 90-ад онд бол. За тэгээд яг Ирландтай бол яг энэтэй холбоотой кинонууд бол зөндөө байдаг. Сүүл би киноных нэрийг мартчихжээ нэг. Эхнэр нөхрөө нөө Ирландад ажил олдохгүй учраас Англид очиж ажилдаг. Гэр бүлийн тухай кино үзчихсэн. Яг тэн дээр бол айгүй гой тодорхой харагдтiin. Зарим хэсгүүд нь бол тийм. За тэгэхээр ийм асуудал бол тухайд бол Ирландыг Британаар гарч ирсэн. Тэгээд Умард Ирланд нь одоо Британаар амьддаг аль бие усны нэр нь Их Британь Умард Ирланд Их Британий нэгдсэн вант улс гэж одоо нэрлэдэг шалтгаан бас ийм учиртай байгаа шүү манайхаа. Түүхэн хувьд энэ хоёр чинь нэг хоорондоо адилхан ойролцоо ингээд айгүй холбоотой мөртлөө бас нэг дайсагналцал гомдол айгүйх байдаг тий. За тэгээд энэ гомдолт бол хамгийн том мэдээж 12 дугаар зуунаас хойш тий Английн одоо колонисэн за тэгээд тусгаар технологи тодорхой хэмжээнд авлаач гэсэн Умард Ирландаа ингээ өөртөө нэгтгэж чадаагүй. Умард Ирландаа нэгтгээгүй шалтгаан шашны асуудал. Ирланд нь өөрөө католикийн шашинтай, Умард Ирланд нь Английн тий нөгөө протестант шашинтай. Тэрнээс болоод нөгөө ингээд харахаар Ирландын нэг арал харагдаад байгаа гэтэл хоорондоо бас ингээд олон жилийн тэр улс төрийн бодлого юмнаас болоод зөрчилтөө тэр нэг гарал үүсэлтэй хүмүүсийг хоёр өөр болгоцсон юм шиг, ялгаатай болгоцсон юм шиг. Түүнээс нь болоод их зөрчлүүд гараад байгаа юм шиг. Тэгэхээр нөө шашин гэдэг ямар том зүйл вэ гэдэг бол одоо энэ тодорхой харуулж байгаа юм тий. За одоо Умард Ирландд нь Belfast гэдэг нийслэлтэй бас том хот байдаг. Ирландууд Их Британь руу орохдоо тодорхой хэмжээнд одоо визний асуудал байгаа шүү дээ тий. Умард Ирланд руу бол чөлөөтэй зорчдог асуудалгүй. Тэгээд бид нар чи хоорондоо олон гэрээтэй Good Friday Agreement гэж байгаа. Бас нэг ямар протокол үлээ хоорондоо айгүй олон гэрээтэй. Энэ олон асуудлуудаа шийдэх зорилготойгоор. За тэ хоёлаа нэвтрүүлгийнхаа сүүлд нэг Ирландтай холбоотой сонирхолтой баримтууд хуваалцсан. За түрүүнтэй манай заяа маань хэлсэн могоогүй арлууд. Тэгэхээр айгүй олон гой чулуун тогтцууд хавцлууд байгаа юм могоо байхгүй гэхээр надад бас амар сонирхолтой санагдаж байна. Яг байх ёстой үндэстэй газар. Тийм могоо ингээд хүүтэн чулуутай газар л байдаг гэж боддог. За гэтэл бидний бас хамгийн сайн мэдих Halloween баяр маань Ирландаас гаралтай гэж үздэг юм байна. За энэ нөгөө эртний кельтүүдийн за одоо энэ нэрийг хэлж чадахгүй байна. Тэгэхээр эдний нэр чинь латинаар нэг бичигдчихэд уншихтаа шал өөрөөр дуудагддаг. За одоо Холливуудын алдартай эмэгтэй жүжигчин бай Saoirse Ronan гэдэг Ирланд эмэгтэй. Гэтэл нэр нь Saoirse гэж бичигддэггүй байхгүй өөрөөр бичигдээд Sior ямар хэмжээтэй тэгээд Saoirse гэж уншдаг юм уу те. Тийм баяраас улбаатай байна. Тэгээд Ирландд 2010 жилийн өмнөөс тэмдэглэгдэж эхэлсэн кельтүүдээс угсаатай баяр гэж үздэг юм байна. Гэтэл зарим нь Мексикуудын те нөгөө үгсний хүмүүсийн баяр гэж үздэг шүү дээ те. За тэгээ үндэсний бэлэгдэл нь бол ар хөгжим байна. За тэгээд бид нөгөө бас Ирланд кельтүүдийн хөгжимгээд та бүхэн зүгээр сонирхож байвал 90-ад оны маш алдартай хамтлаг The Cranberries гэдэг хамтлаг тэр хамтлагийн зомбид болдог. Тий. Дуунууд тэр аялгау ер нь бол кельт маягийн аялгаутай. Тийм хамтлаг. Нэр хатуу хэлэгдэж шүү одоо дуу сонсохоор тий. За тэгээ 1759 онд Артур Гиннес Дублинд 9000 жилийн түрээсийн гэрээгээр авсан гэдэг юм байна. Гиннесийг сонирхолтой юм тий. Энэ бол түүхэндх хамгийн урт хугацаатай түрээсийн гэрээнд тооцогддог. За тэгээд Европын түрүүн би бас хэлсэн хамгийн залуу хүн амтай орнуудын нэг тооцогддог. Яагаад тэгэхээр хүн ам нь өсөж байгаа. Яг гэхдээ өсөлөнгөөс хойш бол яг тий иргэн сэргэж чадаагүй л байгаа л гэж хэлэхээр юм байна л да. Хүн амынх нь 20-25% үлбэрч өгсөн, тэгээд гадагшаа цагаачилсан гэхээр за дуучин гэхэлэр одоо нэг хамтлаг гэхэлэр хамгийн алдартай хамтлаг нь Ирландын Westlife гэж хамтлаг байна тий. Westlife Ирландын Дублиний хамтлаг байхгүй одоо My Love гэдэг дугаар албан шалгалт. Ер нь Westlife-ийн дуунуудыг ярих юм бол олон гой дуунууд байдаг шүү дээ тий. Тий, гой дуунууд тий. Дэлхийг бас байлдан дагалсан супер хамтлагуудын нэг шүү дээ Westlife бол. За чи Ирланд чи Шотландд байсан шүү дээ. Ирландд ер нь байдаг байсан уу? Ирланд хүмүүстэй найз нөхрөлдөг байсан. Тэгэлгүй яг Ирландуудтай найзлна. Би Ирланд гаралтай гэдэг нь Шотландд ч нэг Celtic-гүүд байгаа шүү дээ тий. Ирланд гаралтай гэж яана. Тэгээд Шотландд тэгдэг. Одоо ингээл би хөлбөмбөгийн тайлбарлаж ч юм уу яна эрэгтэй хүнээс чи аль багийг дэмждэг вэ гэж асууна. Rangers уу Celtic уу. Яг бол нэг нь Английн католик. Би одоо энэ хоёр холиод байгаа маань Английн протестантууд. Ирландын католикууд ингээд асуун заяа. Би чинь Rangers манай Steven Gerrard Ливерпулийн одоо энэ Ливерпулийн тоглогч тоглодог гэсэн учраас Steven Gerrard дэмжээ Rangers гэхлээр чи станараа
энэ юунуудыг дэмжиж тах тий протестантуудыг дэмжиж тах тий яадаг яг тоглоомоор л хэлж байгаа юм л та тий чи Селтикийг дэмжил да манай Селтик бол ийм. Тэгэхээр энэ өөрөө шашин өөрөө хөлөн бүг гэдэг шиг тий бүр ингэ амар нөлөөлдөг. Надаас байнга асуудаг ус. Чи аль багийг дэмждэг вэ? Хөлөн бүг тайлбар дэмжиж та ингэж байгаа. Яг нийгмийн амьдралд нь тэр бүр үнэхээр чухал зүйл тий. Өдөр тутмын амьдралд нь хүртэл нөлөөлдөг. Celtic Rangers хоёрын тоглолт болно Glasgow бол зүгээр 2 багт гэсэн үг. Glasgow 2 багт. Цэнхэр бол ногоон болж багт. Тэгээд алинд нь байх уу? Одоо яг хөө дээр нөө хулиганууд нэг зодтолтос. Одоо бол ирэхэд өөрлөлтөө илүү найрсаг тий. Тэрийг нь ойлгоцоо. Анх бол яг тэр Ирландд төмсний өвчнөөс л ирэхэд бол ер нь эвгүй юм л орондоо. Шашны хувьд бол эвгүй. Тэгээд нөө хөл өмбөг хөгжөөд хөл өмгийн багууд гараад ирэнгүүт хөл өмгөр жоорондоо хулиганууд нь зодтолтод галздаг тий. Байх төрсөн. Тэгэхээр яа харахгүй энэ Ирландын энэ одоо энэ Шотландын хоёрын хооронд энэ хөл өмгийн ч юм уу шашны асуудал бол нэлээд том гэдэг бол би өөр төр бол олон хүнээс бол харсан. Их сургууль дээр хүртэл манай багш хүртэл асууж шин. За чи хаанхыг дэмжиж тийм. Манай хоёроос аль нэгийг сонгоорой. Заавал сонгох ёстой шүү гэж хэлдэг гэсэн. Тийм үү. Тэр чинь болохоор хөл өмгийн баг сонгох биш. Аль баг шашны сонгох гэдэг байхгүй тий. Тийм байна. Маш сонирхолтой. Ирланд руу явж үзмээр санагдчихлаа. Тэгэлгүй яах вэ? За ингээд та бүгдэд шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр сувгийн Атлас нэвтрүүлэг хүрлээ. Хөтлөгч нийтлэгч Батцаа болон мөнгөцөл ээлж дугаараа хүргэлээ. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сув, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон цуун таллионоор хүрч байна. Манай нэвтрүүлгийг эрсдлийг давхаж өрөөтэй бод даатгал ногоон ирээдүйг хөгжүүлэх өрөөтэй MMS компани ивент тэтгэн та бүгдэд хүргэлээ. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаа ажлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.